Монгол Улсын ерөнхийлөгч хэвлэлээр зохион байгуулж байгаа богд хаан, түүх, соёл өв, олон улсын эрдэмтдийн урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд талархлаа илэрхийлж байна. Эрхэм хүндэт судлаачид, эрдэмтэн мэргэд, хүндэт гадаадын зоч төлөөлөгч тав хүнд энэ өдрийн мэндийг хүргье. Туурга тусгаар улсаа сэргээн байгуулах Монгол түмний чин хүсэл олон жилийн үндэсний тэмцэл оргилдоо хүрч харь бүрний 200 гаруй жилийн ноёрхлыг эцсолгон тэртээ 15 дугаар жарны цагаагчин гахаа жилийн өвлийн дунд сарын 9 буюу 1911 оны 12 сарын 29-ны бэлэг цай өдөр түүх төр улсынхаа тусгаар тогтнол үндэсний эрхчлөлөөг сэргээн мандуулж дэлхий дахина зарлан тунхагласнаар монголчуудын түүхэнд шинэ үр үе эхлүүлж өнөөгийн Монгол улс оршин байхыг үндэслүүлсэн билээ. Хэрвээ энэ түүхэн үйл явдлыг богд гэгэн Монголын алтан уургийн язгууртнууд, ноёд түшмэд, шашин, төрийн мэргэд, лам хар бүгдээр их улсын төлөө зориглон нэгдэж нугаршгүй хөт зорилго, цөхрөлтгүй тэмцлийн үр дүнд хийж чадаагүй бол Монгол хэмээх улс дэлхийн улс төрийн газрын зурагт үлдэхэд нэм бэрхтээ байсныг эрдэмтэн судлаачид бэлхнээ мэднэ. Хүн цаг үед олдсон сайн цагийн тохироонд холч мэргэн зориг ухаан, эв санааны хүчийг үзүүл нэгдэж халуун ам бүлээн цусаа үл хайрлантад зүтгэж үр хойчдоо үндэсний эрхчлөө тусгаар тогтнол бүрэн эрх тулсыг авчирсан өвөг дээдсийнхаа түүхэн гавьяаг ямагт дурсан хүндэтгэж хойч үедээ тусгаар тогтнолын үнцийг ач холбогдлыг ойлгуулж хайрлан хамгаалах их оронч үндэсний үзэл ухамсарыг төлөвшүүлж байх учиртай. 1911 оны үндэсний эрхчлөөний хувьсгалын манлайлагчид болох 8 дугаар богд Жавзан Дампуудагт анхны ерөнхий сайд Сайн Ноён хаан Намн Сүрэн, сайд Чинван ханд орж Даалам Чирэнцэмд Чагдарж Гомб Сүрэн, Намсрай Түшээт хаан Дашням, Сэцэн хаан Наваа Нэрэн, Засагт хаан Содон Маравдан, Бэс Гомб Сүрэн, Ван Сэрэн Содном, Манлаван Дамдын Сүрэн, Хатанбаатар Масуулжа, Өвөр Монголын гүн хайсан дөрвдийн төгс хөлөг далай хан галсан намжил нарын зэрэг үндэсний баатрууд игэл өвөг дээдсийнхаа гавьяаг хүндэтгэн тэмдэглэж байна. Хүрээнд сууж байсан Оросын ерөнхий консул В.Ф. Люба Петербургт илгээсэн 1912 оны 1-р сарын мэдээнд хэзээ нэгэн цагт Монголын сүүлийн жилүүдийн түүхийг бичих болвол түүхний хамгийн аимшиггүй ухаантанч энэ тухай бодохыг зүрхлээгүй тийм зүйлийг хэрэгжүүлэгч 8 дугаар богд гэгэний зоригтой шийдвэртэй санаачилгыг талархалтайгаар тэмдэглэх болно хэмээн онцлоод Монголыг эдэггүй эрхчлөөтэй залгуулсан энэ үйл хэргийг манлаас өмнө яах аргагүй хутагт мөө гэсэн би 2019 онд үндэсний эрхчлөөний хувьсгалын оюун санааны удирдагч Монгол улсын хаан 8 дугаар богд Жавзан Дампуудагтын төмөн үлзий гээсний 150 жилийн тохиож байна. Монгол үндэсний эв нэгдэл, түүх, уламжлал, өв соёл, уламжил шашнад дэвшлэх, өргөө олноо таниулах 8 дугаар богд Жавзан Дампуудагтын түүхийг дурсан Монголын төлөө явуулсан түүний өвөл хэргийн түүхэн болон улс төрийн ач холбогдлыг зөв ёсоор үнэлж бодитоор мөнхлөн алдаршуулах зорилгоор энэхүү түүхэн ойг Монгол орон даяар тэмдэглэн зүйтэй хэмээн гэж үзэж Монгол улсын ерөнхийлөгч Алтмаагийн Батулга 8 дугаар богд Жавзан Дампуудагтын үндэсний 150 жилийн ой тэмдэглэх тухай 2019 оны 9-р зарилгыг гаргаж засгийн газар чиглэл өгсөн юм а. Энэхүү зарилгын хүрээнд богд хааны ордон музейн дэргэд богд Жавзан Дампуудагтын түүхэн гавьяаг мөнхжүүлсэн дурсгалын зохицлуур байгуулах, богд хааны намтар түүхийн талаар баримтат кино судалгааны бүтээл, архивын баримт бичиг, хааны зарилгын эмхтгэл, номын сангийн сан хөмрөг, музейн үзмэр, гэрэл зураг, түүхийн ховор эд үлгийн зүйлсийн үзэсгэлэн каталог гаргах, таниулан сурчлах, соён гэгэрлийн ажил он дуустал үргэлжилнэ. Мөн өнөөдрийн богд хаан 150 түүх соёл өв олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Монгол улсын ерөнхийлөгч Эвэлдор зохион байгуулж байна. Тус эрдэм шинжилгээний хурлд Япон, Орос, Хятад, Герман, Унгар, Польшийн
Монгол судлаач, нэр дэвтэмтэд болон манай улсын эрдэм шинжилгээ судалгааны байгууллага эрдэмтэд багш лам нар олноор хүрэлцэн ирж илтгэл тавьж санал бодлоо уралдуулж байгаад талархал илэрхийлье. Үндэсний тусгаар тогтнол, эв нэгдлийн үн цэн, их түүх, эрхэм уламжил, соёлоо, дээдлэхийн ач холбогдлыг сануулж үндэсний эрхчлөөний хувьсгал, богдхан судлалд шинэ хуудас, баримт мэдээлэл нэмсэн үр дүнтэй хурал болно гэдэгт итгэлтэй байна. Эрдэм шинжилгээ хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье. Баярлалаа.